За та нар маань сайхан амарцгааж байна уу? Галзуу кино сувагтан тавтай морил. Энэ удаад блогийнхэн ярьж өгөхөр сонгосон галзуу кино бол бидний нэрлснээр харанхуй туссан гэгээ буюу My Mister. Энэ галзуу киноны парт 2-ын тайлбараа бороо одоо ярьж өгөх гэж байна. Удаан хүлээлгсэн болов уучлаарай. Урдуур нь нэлээдэн кино очир дайраад орчлоо. За тэгээд энэ галзуу киноны тайлбарыг Unitel-тэй хамтран хүргэж байна. Unitel-ийн хэрэглэгчид маань он солигдохоос өмнө утсаа шинжилээд бүтэн жилийн турш дата бэлэгтэй болоорой гэж. За тэгээд та нар маань саба дараагүй бол саба, адарцсан бол лайка дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм шүү. За тэгээд нэмж олон тав юм ярьж та нарыг залгаалгүйгээр энэ галзуу гоё киноны тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Тэр донхон ах トゥ хоёртойгоо уулзаж сууж уудсуна. Ах トゥ хоёр нь тэрний 50 сая воны асуудлыг нэггүй сонсоод. Тэр өсгөөч чам цай юм байна. Чамайг аврахын тулд тэр мөнгийг хогийн саванд хийсэн байж шít. Чи өөрөө талтан биш үү? Гэж тэрнийг явуулсан ч донхон хүлэн зөвшөөрсөнгүй. Орой донхоныг метрогоор харж явтал утсанд нь Жианаас "Жиан байна. Надад оройн хоол авч өгөөрэй" гэсэн мессеж ирлээ. Тэгээд хэсэг бодсны эцэст донхон метроноос буугаад Жиан руу очино. Ямар хоол идэх вэ? Үнэтэй хоол. Тэр орой Жиан дуу гүйцэтгэх захиралтай нэг чухал тохирог хийсэн байж. Би гараа хомгож суугаад мөнгө олохыг хүсдэг хүн биш ээ. Би танд ажил хийж өгөхөд хүссэн авъя. Ямар ажил? Юм захирлын ажил. Пак Донгун захирал, Пак Донхун менежер хоёрыг би таны замаас зайлуулж ажлаас халуулж өгье. Та түрүүнд намайг хурдан сэтгэдэг, сэргэлэн гэж хэлсэн биз дээ. Би юм захирлаас илүү ажиллаж чадахгүй гэж юу? Би чамд яаж итгэх вүлээ? Итгэл гэдэг хоосон зүйл. Зүгээр л хийж харуулъя. Төлбөрт нь юу авах вэ? Халагдсан хүний тоогоор 10 сая вон. Хэдийгээр тэр хоёр хамт хоол идэхдээ нэг ч үг солиагүй боловч метрогоор буцаж явах замдаа Донхун тэрэнд баярлалаа гэж хэлдэг. Тэгээд метроны буудлаас салж явахын өмнөхөн Донхун тэрнээс энэ хэргийн талаар хиндэж хэлэхгүй байхыг Жианаас хүслээ. Цаатан тэрнээс хариуд нь 1 сарын туршид оройн хоол авч өгөхийг хүссэнд олонний хил амнаас болгоомжуулсан Донхун тэрэнд мөнгө өгье гэдэг. Гэвч цаадах нь 10 сая вон байвал болох юм гэж хэлчихэд яваад өгнө. Тэр орой дуу захирал Донхуны эхнэр Юнхитэй болсон явдлын талаар ярилцах үед эхнэр нь Донхун мөнгөө хаяагүй. Харин алдчихсан гэд сандраад явж үсэн тухай тэрэнд хэлдэг. Тэгээд Юнхигийн санаанд зовж бүх хүннээ Донхунд хэлэх үү гэж асуусанд цаадах нь бүх хүннийг шууд хэлвэл илүү харгас хэрэг болно. Энэ асуудлыг би зохицуулна гэж хэлдэг. Харин нөгөө талд Жиан Донхуны гэрийн хаягийг олж мэдхээр нууцаар дагаж байлаа. Тэгээд байр болон амьдардаг давхрыг нь олж мэдээд шуудангийн хайрцгийг нь ухаж шуудангуудыг нь цөмхөлж аваад яваад өгнө. Тэрний гэртээ ирэхэд эхнэр нь нөгөө 50 сая воно яасан тухай асууж шалгаж эхэллээ. Донхун тэр мөнгийг хогийн савнаас олсон гэдгийг хэлнэ. Тэгвэл яагаад хүмүүс чамайг хайсан гэж бодоод байгаа? Жинийг яаж мэдсэн? Гэхдээ эхнэр нь тэрнтэй холбогдож чадаагүй учраас дуу захиралтай холбогдож асуусан гэдгийг хэлдэг. Энийг сонссон Донхун дуу захирлыг нүдэн шунлаар эргэлцсэн золиг ариун амтан шиг нааш цаашаа яваад л. Ингэж дургуутсанд эхнэр нь хууралсан ч ил гаргаж чадлагүй. Хоолны ут бити ураад вэ гэж би чамд хэлдэг үстэй. Гэж хэлээд өрөөлөгөө яваад орчихно. Донхун араас нь очиж уучлалгүйгээд цаашид дуу захирал руу залгах хэрэггүй шүү. Гэж хүссэнд Юнхи буруу зүйл хийж байгаадаа гэмссэн бололтой. Буруу харж уйлсаар хоцорно. Маргаашнаас нь Жиан өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлжээ. Тэр эхлээд Пак Донгун захирлын өрөөнд бичиг цаас хүргэх нэрийдлэр орж сонсох төхөөрөмж суулгах гэсэн ч тэнд нь төхөөрөмж илрүүлэгч байсан учраас чадсангүй. Тиймээс эхлээд Донхуныг онилохоор болно. Тэр өглөө Донхуныг ажилдаа явж байхад том ах нь "Би чамд атаархаж байна. Чамд хийх ажил сайхан гэр бүл байна. Би дараагийн амьдралдаа чи болохыг хүсэж байна. Сайн хичээгээрэй" гэсэн мессеж бичдэг. Донхуныг ажилдаа ирэхэд Пак захирал тэрнийг дуудаад нийтийн нойлд дагуулж ороод "Би энэ хэргийг над руу чиглэсэн хэрэг гэж анх бодж байсан ч байна анхнаасаа хийж байсан байж магадгүй болоод байна. Магадгүй чи бид хоёрыг хоёуланг нь унгах гэж байж ч мэднэ" гэж хэлэхдээ Донхун гайхлаа. Дуу захирал. Тэр намайг унгах гэж оролдох нь гарцаагүй байсан. Харин чамайг халуулж яах гэж байгаа юм болоо. Чамайг халуулахаар сэтгэл шулуудсан юм шиг байсан. Их сургуулийн дээд анги байлаа гэд ингэн гэдэг хангалтгүй. Энэний цаана ямар нэг шалтгаан байж болох уу? Та хоёрын хооронд миний мэдэхгүй зүйл байгаа юм биш үү? Бид хоёр хоорондоо хөгж дуурдаггүй штэ. Ямар тач болгоомжтой бай. Жи өгсөн мөнгийг нь хайсан учраас тэд цочролд орсон. Ягтаа удахгүй дараагийн алхмаа хийнэ. Энэ үеэр юун захирал 0 дороод ирлээ. Тэгээд дараа нь шууд дуу захиралд очиж хэл дуулгана. Ингээд тэднийг цаашид яах талаар ярилцаж байтал утсан дуурч компани эзэн хөгшин офис дээр нь ирж байгаа талаар мэдэгдсэнд тэр хоёр яаран гарч гүйцгэлээ.
Компани эзэн хөгшин удахгүй ирэх хятад хөрөнгө оруулагчдыг хүлээж авах бэлтгэл хэр хангагдсан болохыг шалгаад гарч явахдаа Донхүүнийг хамт хоол идэ гэж урьсанд тулгамдсан Донхүүн уучлаарай би өөр уулзалттай гэж хэлсэнд хөгшин захирлж тэгвэл завтай үедээ хэлээрэй. Би хизээд завтай гэж хэлээд явна. Оройн Донхүүн Жиан хоёр оройн хоол идэнгээ ойр зур зүйлсээ ярилцлаа. Энэ үеэр Донхүүнийг ийм байдалд оруулсан хүн нь дуу захирал байх гэж таамаглаж байгаагаа Жиан тэрэнд хэлнэ. Тэр хүн яагаад танд ингэж хандах болсныг мэдэх үү? Тэрнийг үзэн яддаг гэдгийг тэр мэдсэн байх л та. Та яагаад тэрнийг үзэн яддээ? Мэдгүй. Зүгээр л үзэн яддаг. Танаас амжилттай яваа болохоор атаархдаг байх. За ингэж хэсэг ярилцсны эцэст тэр хоёр хамтдаа метронд сууж буцаж явцгаана. Тэгсэн буцах замдаа Жиан шахацалдааныг ашиглаад Донхүүний утсанд сонсох програм суулгаж амжина. Харин Донхүүн энийг нь анзаарсангүй. Маргааш өглөө Донхүүний ах ээж дүү хоёр дээрээ ирээд хамгаалагчаар ажилд орч чадаагүй гэдгээ хэлэхэд ээж нь уурлаа. Миний 3 хүүхэд их сургуулийг ядах юмгүй төгссөн хэрнэ. Тэр бүхэн нь амьдралд нь ямар ч хэрэг болсонгүй. Гэж үтэл тэдний гэрт зээл барагдуулах албанаас хүн ирээд том ахаас нь мөнгө нэгж эхэлдэг. Том ах нь ихэндээ өөрийгөө хайж байгаа хүн нь бишээ гэж мэлзэж байсан ч баригдчихнаа. Иннээс болоод дүүн тэрэнд уурлж тэр хоёр хэрэлдэж эхлэхэд уурлсан ээж нь тэр хоёрыг гэрээсээ хөөчгөнө. Ингээд аргагүй байдалд орсон ах トゥ хоёр багын найзынхаа ажил дээр очиод байрлана. Энэ үеэр Донхүүн уламжлал ёсороо багийнхантайгаа хэмжилтийн ажил хийж ойр зургийг ярилцсан. Харин Жиан тэрний яриа бүрийг нэг бүрчлэн сонсож байлаа. Ажил дээр ирсэн хойно Донхүүн ажлынхаа залуутай ярилцаж байтал тэр залуу нь би бодоод байсан. Яахаараа заавал хахуулаа мөнгөөр биш ваучер өгдөг байна гэж асуулаа. Донхүүн ч юм бодлоогүй. 50 сая хахуул өгөхийн тулд ямар ч компани бэлэн мөнгө гаргахгүй. Тэгвэл уул мөр үлдэнэ. Тэрний оронд компани дансаар ваучер авал 3% шимтгэл төлдөг. Гэж хэлснээр гинт санаа авч пак захирал дээр очиод 50 саяар ваучер авсан газар бэлэн мөнгөөр биш компани дансаар авсан байж таарна. Ваучер авсан компаниг олвол захиалагчийг олж болох байх. Гэсэнд пак захирлж яралтай тэр компаниг олохоор хөдөлдөг. Тэдний энэ яриаг сонссон Жиан дуу захиралд энэ талаар хэлсэнд дуу захирал юун захиралд энэ талаар мэдэгдлээ. Юун захирал ваучер авчруулсан хүнээсээ ваучерыг бэлэн мөнгөөр авсан уу, компани дансаар авсан уу гэдгийг лавлаад компани дансаар авсан гэдгийг сонсоод гал зурах шахна. Байдал буруугаар эргэж болзошгүй байгааг ойлгосон дуу захирал Жианыг түргэвчлэхийг шаардсанд Жиан ч яаравчилж эхэллээ. Тэгсэн тэр оройн мөнгө хүлэгч залуу тэрэн лүү залгаад эмээгийн чинь насрамжийн газрын төлбөр 4 сая 800 мянган воныг би төлсөн. Чиний өөр улам бүр нэмэгдсээр байгаа шүү. Хэрвээ мөнгө хурдан өгөхгүй бол чамайг олуулахаар хүн илгээ шүү. Гэж сүрдүүлсэнд Жиан бүрч ярьж эхэлнэ. Тэгээд тэрөөрөө Жиан найзынхаа хамтаар пак захирлын орсон уушийн газарт сэмхэн нэвтэрч тогийг нь таслаад үүмэнийг далимдуулж архинд нь унтуулах юм хийчихнэ. Харин нөгөө талд Донхүүн ахтайгаа нэг газарт пий ууцсан. Нөгөө охинтойгоо ямар харилцаатай байна? Тэр чинь таны охинтой л адилхан хүний охин. Охины чинь талаар хүмүүс ингэж яриад байвал ямар ах вэ? Тэдний ингэж ярилцахыг Жиан тасралтгүй сонссоор байна. Тэрээр Жиан уламжлал ёсороо ажилласаа хоолны үлдэгдэл аваад гарч явтал эзэн нь тэрнийг мэдээд ажиллаас нь халчихдаг. Энэ үеэр Донхүүний ахын эхнэр ирлээ. Хоёулаа салъя. Хаяга тусдаа болгоё. Тэгэхгүй бол өөр нэхэж хүмүүс ирээ тайван амьдруулахгүй байна. Үгүй би тэр үрийг заавал дарж дуусгана. Чи юугаар яаж дарах гээд байгаа? Тэрээр Донхүүний гэртээ орохын өмнөхөн Жиан мессеж бичиж оройн хоол аваад өг гэж хүссэн ч Донхүүн хитрхээ орой олчиж гээд татгалцдаг. Маргааш өглөө пак захирал нэг зочид буудалд сэрээд ууралж зочид буудлын ажилчдыг хяналтын камерын бичлэгээ устгал бүгдийг чинь алж орхино шүү гэж хэлээд явна. Явах замдаа нэг машиныг мөрөгсөн ч яарсандаа орхиод явчлаа. Учир нь хотын нөгөө талд хятад хамтрагчид нь чухал уулзалт хийхээр хүлээж байлаа. Тэгэд тэд нилээд хүлээсний эцэст тэдний компанитай хамтрах шийдвэрээ буцааж Шанхай руу нисдэг. Удалгүй тэдний компани нэг захирал машин мөрөгчөө зугтаасан тухай мэдээд харахаж сэтгүүлчид тэр хүн хэн болохыг лавлсанд энийг сонссон юун захирал баярлж дуу захиралд болсон явдлын тухай дуулгана. Энэ үеэр Жиан дуу захирал руу залгаад 10 сая бэлдээрэй гэж хэлнэ. Тэр өдөр Донхүүн дуу захиралтай зөрөгтэй хальт ярилцсан. Дараагийнх нь би юу? Би пак захиралтай муудсан байж болох ч чамайг халах шалтгаан надад байхгүй. Мэдхгүй юм да. Миний мэдэхгүй зүйл байгаа чинь билүү. Харин нөгөө талд Донхүүний ах Сонхүүний найз цэвэрлэгээний бизнесээ хаахуулжээ. Тиймээс Сонхүүн тэрнээс бизнесийг нь түрээсэлсэн байлаа. Харин баг дүүний кино найруулах ажил нь бүтлгүүцсэн учраас аргагүй байдалд ороод ахтай туслахар болдог. Ингээд тэр хоёр хамтран ах дүүс нэртэй цэвэрлэгээний үйлчилгээг эхлүүлж шаргуу ажиллаж эхэлцгээв. Энэ үеэр Жиан Донхүүн хоёр нэг газарт оройн хоол идэж байлаа.
Тонхон Жиан дээр ирэхээс өмнө богино хугацааны зээл авч 1 сая вон догтуунд хийсэн байж. Тэгээд сая вон өглөө. Хоёулаа ингэж оройн хоол идэхэ болий. Би сар бүр чамд сая вон өгч бай. Та хил амнаас айгаад байгаа мó? Эсвэл надад татагдахаас айгаад байгаа мó? Ийм байдалтай байснаас бүх хүннээ хэлцгээе. Чи 50 саяыг хайсан гэдгийг хэл. Би чинь хэрэгтэй холбоогүй гэдгийг хэлье. Гэд мань хүн гараад явлаа. Тэгсэн Жиан араас нь ирээд тэрнийг үнсэх гэж оролдоно. Тонхон сандраад ийм зүйл хийж болохгүй. Гэж тэрнийг боловсонд Жианч тэндээс юу ч болоогүй юм шиг явдаг. Гэхдээ энэ бүхэн Жианы төлөвлөгөөний нэг хэсэг байсныг Тонхон мэдсэнгүй. За вэжгара борон гэс та нартай нэг гоё юм хэлээдгий. Шинэ оноо шинэ гар утастай өгтмөр байна уу манайхан? Зөвхөн Unitel-ийн хэрэглэгчид 12 дугаар сард утсаа шинжилээд бүтэн жилийн турш дата бэлэгтэй боллоо. Тодруулах юм бол та Unitel-ийн салбарууд болон Tokyo App-аас хүссэн гар утсаа бэлнээр болон лизингээр аваад утасны үнийн дүнгээс хамаарат сар бүр 5-аас 50 ГБ дата бэлгэнд авах боломжтой. Жишээ нь та iPhone 17 загварын гар утас авах юм бол сар бүр 50 ГБ дата, жилд 600 ГБ дата бэлгэнд авах нэ. Tokyo App-аар лизингээ шийдүүлээд шинэ гар утсаа гэртээ хөргүүлээд аваарай. Урамшуулал дуусах хугацаа 2025 оны 12 сарын 31. Гал зовж за тайлбараа үргэлжлүүлцгээе. Учир нь Жианы найз тэр хоёрын үнсэлцэж байгаа зургийг сэмхэн дарж амжижээ. Гэвч Жианы энэ үйлдэлээс болоод Тонхон гүн бодолд автсан байлаа. Тэгээд ажил дээр очисон даруйда тэрэн дээр очиод өнөөдөр чиний ажиллах сүүлийн өдөр. Маргаашнаас ирэх хэрэггүй гэж шулуухан хэлсэнд ажлынхын хүмүүс бүгд гайхацгаадаг. Зарим нөгөө талд том пакталсан пак захирал, дуу захирал болон бусад захирлуудтай захирлуудын зөвлөлийн уулзалтад орж байлаа. Тэднийг пакталсанд юм захирал баяртай байна. Хурал эхэлсэн даруйд захирлууд бүгдээрээ пак захирлыг ээлж дараалан загнаж эхэлцгэн. Тэднийг сонсож дууссан дуу захирал пак захирал эмнэлэг рүүгээ буц. Би хятад явж энэ ажлыг зохицуулъя гэж хэлдэг. Гэвч пак захирал битүүхэндээ дуу захирлын өрхөнд орсон гэдгээ гадарлаж байлаа. Тонхон энэ үеэр юм захирал дээр очиод Жианыг халуулах талаар ярьсан ч цаадах нь би төр ажилтны асуудлыг шийдэж доошоо орохгүй гэд халгаасангүй. Аргагүй байдалд орсон Тонхон Жианыг уулзалтын өрөөнд дагуулж ороод намайг 50 сая вооны хахуулын хэрэгт орсон гэд айж хулчигаад сүүлээ хавчаад чиний хийгсэн бүхнийг хийгээд явна гэж бодсон уу? Ягаад ийм зүйл хийгээд байгаа юм? Би уйдаад явсан болохоор таныг бас уйдсан гэж бодсон. Ягаад гэвэл энэ обст байгаа хамгийн уйдгартай царайлж явдаг хүн нь та. Тийм учраас таныг ч бас уйдсан байх гэж утсан юм. Энэ үеэр пак захирал өөрийн очисон газрын камерыг шүүгээд өөрийг нь зориудаар согтоож дуудлагын жолоочоор дамжуулаад хол байдаг зочид буудалд аваачсан болохыг мэдээд дуу захирал мэрэгжлийн хүмүүстэй хамтарч байж болзошгүй гэсэн дүгнэлтийг хийдэг. Тэгээд тэр өөрийн холбоотон ван захиралд энэ тухайга ярина. Гэвч тэрэнд өөрийгөө өмөрөх ямар ч боломж байгаагүй учраас ван захирал тэрнийг төрдөө бусааны салбар руу шилжүүлэхээр болдог. Харин нөгөө талд Жиан дуу захиралтай уулзаад тэрнээс 10 сая вон аванга Тонхонийг халуулах ажлыг эхэлсэн шүү гэж хэлдэг. Учир нь тэр Тонхонтой үнсэлцэж байгаа зураг аль хэдийн олон нийтийн сүлжээнд тараачихсан байлаа. Тэгсэн энэ зургийг тэдний ажлын нэг эмэгтэй олж хараад гайхдаг. Тэр өрөө мөнгө хүлэгч залуу Жианы хуучин байранд ирж тэрнийг байгаа эсхийг шалгасан ч Жиан тэнд ирээгүй олон хонст нь илэрхий байлаа. Гэвч тэр байрнаас нь гарч ирсэн даруйда Жиантай таардаг. Жиан тэрэнд дуу захирлаас авсан 10 сая вон өгөөд баримт бичиг өгөхийг шаардсанд цаадах нь ууралж Жианыг цохиж унагна. Харин нөгөө талд дуу захирал Тонхоны эхнэрээр Жианы түүхийг судлуулж байна. Тэгээд тэд Жиан өмнө нь хүн хутгалж алж байсан бүртгэлтэй болохыг олж мэдээд гайхдаг. Тэгсэн Жианы алсан хүн нь Жианаас салахгүй мөнгө нэхэд байгаа мөнгө хөлөгч залуугийн аав нь байж таарна. Иннээс болоод тэр Жианд өс санах болжээ. Тиймээс тэр Жианыг нэвшэртлэн зодоод зээлээс нь 10 саяыг хассан баримт бичиж өгөөд явуулдаг. Тэр өрөө Тонхон ажлынхантайгаа нэг газар суугаад сууж уулзсуулаа. Цаадуулан тэрнээс Жианыг яагаад халахыг хүссэн болохыг асуухад тэр хэдүүлээ эмэгтэй хүнийг муугар яриад явах уу? Тэр хүүхдийн өнгөрсөн амьдралыг би мэдхээс айж байна. Багада хэд их завлан үдсэн хүүхдүүд л ийм болчихдаг юм. Ингэсэнд тэр яриаг нь сонсч байсан Жиан ууралдаг. Маргааш Жиан ажил дээр шарахтай гараа боож байгаад ажлынх нь эмэгтэйчүүд Тонхон болон Жиан хоёрын талаар ховжив ярьж байгааг сонслоо. Тэгээд найз руугаа утастаж интернетээр тараасан зураг бушуухан татаж авахыг тушаадаг. Гэвч ажлынх нь эмэгтэй тэрнийг уулзалтын өрөөнд оруулаад сүрдүүлж чи дуугүй царайлчаад айхтар юм аа. Өөрөөсөө дээш албан тушаалтанд санаархаад л. Хэрвээ чи цаашид миний үгэнд орохгүй бол чамайг ажлаас халуулна шүү. Ингэж дарамтлсанд Жианч мөчөөгөө өглгүй тэрнийг өөрийг нь ажлынхаа залуутай явуулдаг гэдгийг нь хэлээд
Халагдвал хоёулаа хамт халагдъя. Хэрвээ халагдахыг хүсэхгүй байгаа бол амаа татаж яваарай гэж сануулна. Тэр орой Донхуунийг ах トゥ хоёртойгоо уулзахад ах нь өдөр нэг орон сууцны барилгын эзэн том захиралд дээрлэх хүлж тэрнээс өвдөг сөгдөж уучлал гуйсан гэдгийг хэлж хамгийн хэцүү нь ээж нь тэрнийг харсан гэдгийг ярьж оройжин уйлна. Харин нөгөө талд Донхууны эхнэр дуу захиралтай уулзаж байлаа. Тэр Донхуунийг дандаа л ямар нэг юм гээжгсэн хүн шиг байдаг. Хизээч аз жаргалтай байдаггүй. Энэ дэлхийд төрсөндөө харамсдаг юм шиг байдаг гэж яриад дуу захирлыг хуучин эхнэрийнхээ талаар ярихыг хүссэн ч дуу захирал ярихыг хүсэхгүй байлаа. Маргааш өглөөнөө Жиан ажил дээрээ ирсэн ч биеийн муудаж халуурч угаад ажил дээрээ ухаан алдаж ундаг. Гэвч гүрийж босч ирээд ажлаа үргэлжлүүлж хийж эхлэхэд ажлынх нь бүгд гайхацгаалаа. Ажлаа тараад Жиан дэлгүүрээс уух юм аваад зогсож байгаад тамхи авахар ирсэн Донхуунтэй таарахад Донхуун тэрэнд би чинь муу байгаа бол юм уу гэсэнд Жиан тэрнийг тоолгүй гэрэл рүүгээ явна. Тэгэд гэртээ ирээд Донхууны утсаар дамжуулж бичиж авсан бичлэгүүдээ нэг нэгээр нь сонсож эхэлнэ. Тэгээд Донхуун ахыг нь дээрлэгсэн нөгөө барилгын компани эзэн дээр очиод сагстай жимс өгч ахаас нь очиж уучлал гуйхыг шаардсан болохыг Жиан олж мэддэг. Цаадхан тэрнийг үл тоох гэж оролдсон ч Донхуун алах гаргаж ирээд барилга нь чанаргүй баригдсан гэдгийг нотолж тэрнийг их хэмжээний торгуулд унгана гэж сүрдүүлэхэд нөгөө захирал айсандаа сагстай жимсийг нь аваад ээжийнх нь гэрлөө буушуухан очиод уучлал гуйжээ. Үүнд нь ах нь баярлж дүүгээ дагуулад уушийн газарт очиж оройжин ууж Донхууны хурдан ир гэж дуудсанд Донхуунч тийшээ очиод оройжин элдвийг ярилцаж сууцгаадаг. Тэгээд тэднийг уушийн газраас гараад явж байтал Жиан зурж таардаг. Ийм орой юу хийж яваа юм? Цагийн ажил. Тэгсэн ах トゥ хоёр нь энэ нөгөө нүдний шилтээ сууж үлсэн охин мөн үү? Гэсээр хоцорно. Маргааш өглөө нь ажилдаа явах замдаа Донхуун Жиан 2 метронд таарсан ч хоорондоо хүүг дуурсангүй. Харин нөгөө талд хятадд очиод ажиллаа бүтээсэн дуу захирал нүүр бардан онгоцноос бууж байлаа. Үүнд нь юун захиралж баяртай байна. Тэр өөрийн талын бусад захирлуудтайгаа уулзаад Пак захирлын нураах шахсан төслийг дуу захирал бүтээгээд ирлээ штэ гэж рекламдаж байлаа. Харин нөгөө талд Ван захирал өөрийн талын захирлуудтай уулзаж бусаан руу шилжсэн Пак захирлын оронд хэнийг тавих талаар зөвлөлдөж байлаа. Энэ үеэр Пак захирал Ван захирал руу утастаад ваучер худалдаж авсан компани мэдээллийг авахын тулд прокурорын зөвшөөрөл хэрэгтэй. Харин прокуророос зөвшөөрөл авахын тулд байгууллага дээр нь авилгын асуудал гарсан гэдгийг прокурорт хэлэхээс аргагүй болно гэж мэдэгддэг. Энэ тохиолдолд компани нэр хүндэд муу учраас Ван захирал төр хүлээзэнхээр шийддэг. Энэ үеэр дараагийн халагдах хүн нь Донхуун гэсэн цуу яриа ажил дээр нь тархжээ. Тэр орой Пак захирал Донхуунтай уулзаад дуу захиралд яагаад дургүй байдгийг нь асуулаа. Өнгөрсөн хавар тэр гинт надад сайн хандах гэж оролдсон. Тэр мөчтөл тэр надад ямар нэг муу зүйл хийсэн болохыг би мэдэрсэн. Бодвол намайг хүмүүст муулсан байх. Ямар ч тач тэр үеэс би тэрэнд бүр дургүй болсон. Энийг нь сонссон Ким захирал. Чи тэрэнд үнэхээр дургүй юм. Би чамд нэг файл өгье. Эндээс чи дуу захиралтай холбоотой сэжигтэй зүйл олж магадгүй. Гээд тэрэнд дуу захирлын утсаар ярьсан жагсаалтыг өгдөг. Энийг сонссон Жианч бушуухан дуу захиралтай уулзаж энэ талаар сэрэмжлүүллээ. Гэвч дуу захирал юнхий над руу залгахтай гудамжны утсаар ярьдаг. Тийм учраас уул мөрүүлдэггүй. Чи ч бас над руу ингэж хаа хамаагүй залгаж уул мөрүүлдэхэ бол. Чиний төлөвлөгөө чинь бүтлгүүцсэн бол тэрийг хэл. Нэгтэн Жиан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр хатуу шийдэж найз руугаа утастаад нэг файлыг аудитын баг руу мэйлдэж өгөхийг хүсдэг. Тэр орой Жиан имэдэ дэвсдэг памперс болоод савта жимс аваад явж байхдаа гарцсан дээр дугуйтай хүнтэй мөргөлдөж босохдоо савта жимсээ унгаагаад явчихна. Энийг нь тэр хаваар явж байсан Донхуун хараад жимсийг нь аваад хойноос нь гүйсэн ч гүйцэлгүй алдчихна. Тэгэд яхаа мэдгүй зогсчутал Жиан дэлгүүрийн тэрэгцэрт имээгээ суулгаад шатаар бууж яваатаа таарлаа. Учир нь найзынхын түрээслэгч тэднийг байранд нь амьдарч байгааг мэдээд бушуухан гаргаж хөөсөн байж. Гэвч Жиан Донхуунтэй үг солилгүй хажуугаар нь гараад явдаг. Тэгээд Жиан имээгээ хэсэг салхилуулаад өөрийнхөө түрээсэлдэг байр руу явж байтал замд нь Донхуун сууж таарна. Тэгээд Донхуун имээг нь хүрээд байранд нь хүргэж өгöd буцахад Жиан үүдэн дээрээ зогсоод араас нь ширтсээр үлдэнэ. Энэ хоёр цэвэрлэгээний ажил хийж явсан Донхууны дүү гихүн өөрийнх нь анхны киноны гол дүр тоглож байсан жүжигчин бүсгүйтэй таардаг. Тэр бүсгүй дандаа согтуу ирээд орцондоо бөөлчдөг байсан учраас хөршүүд нь гихүнийг байнга дуудаад төлбөртөө цэвэрлэгээ хийлгдэг байж. Тэгэд гихүн тэрэнд нэрийн хуудасаа өгсөнд цаадахна тэрний ажил дээр ирээд талархснаа илэрхийлнэ. Ер нь бол нэлээд муу жүжигчин байснаас болоод гихүний анхны кино бүтлэгүйтэй тэр цагаас хойш тэр хоёрын хоёулангийнх нь карьер уруудсан байж. Тэр өдөр Донхууны ажлын аудитын баг Жианы найзын илгээсэн файлыг хүлээж аваа сонсож байна.
Тэр файлд Пак захирал Донхуунд дуу захирлын утсаар ярьсан жагсаалтыг өгөөд хоёулаа тэрнийг заавал буулгаж авна гэсэн яриа бичигдэж. Орой ажлын тарахад Донхуун ажлынхныхаа хамт явж махшарж идэхдээ Жианыг авч явлаа. Энэ үеэр дуу захирал Юн захирал хоёр тэнд орж ирсэнд ажлынх нь бүгдээрээ босч мэндэлэхэд Юн захирал Донхуун дээр ирээд дарагч нь орж ирээд байхад очиж мэдлэгч. Гээж дарамтлсанд Донхуунч дуртай дургуйг юм ширээнд нь очиж суулаа. Энийг харсан дуу захирал Донхуунээр архи хундаглуулж уухад Донхуун дуртай дургүй хундгалж өгдөг. Энэ үеэр дотоод аудитынхан мэйлээр хүлээж авсан бичлэгийн мөрөөр орж Донхууны бичиг цааснуудыг нууцаар нэгжинэ. Гэвч тэд тэр тогтуутай жагсаалтыг олж чадсангүй. Хэсэг хугацааны дараа дуу захирлыг уушийн газраас гарч явхад Донхууны доор ажилдаг нэг залуу нэлээд зогтчоод дуу захирлыг барьж аваад "Та Донхуун ахтай хамт нэг сургуульд сурч байсан доод ангийн дүүнгээ үздэй. Яагаад энэ хүнд жаахан ч олов хүндэтгэлтэй хандж болдгүй" гэж агсарсанд Юн захирал сандарч тэрнийг зодох гэж дайрна. "Энэ чинь байгууллага болохоос ямар сургууль юм уу? Сургуулиас ямар ялгаатай юм? Дээрлэх нь бусдыгаа дээрлэж байхад хинч юу ч хэлж чадахгүй байгаас тээ. Шүмүү юу нь юу гэдэг юм бэ?" Тэр хоёрыг барьцалдаж авахд Донхуунч дундуур нь орж салгахыг оролдоно. Урлсан Юн захирал тэрний газар тунтал түлхэж орхиод дуу захирлын араас гарлаа. Дуу захирал машинд суугаас өмнө тэрэнд "Энэ талаар хинч мэдхэсгүй. Ялангуяа тузын дарга" гэсэнд Юн захирал эргэж орж ирээд "Энэ талаар ам алдсан хүнийг би ажлаас нь хална шүү" гэж сөрдүүлсэн дүүнд нь Жиан битүүхэндээ дург үздэг. Тэр орой нилээд муудатлаа хуусан Донхуун цасан дээр унаж бүдэтсээр гэрлүүгөө явхад тэрнийг өрөвдсөн Жиан араас нь хэсэг дагаж явдаг. Харин нөгөө талд сэтгэл нь тавгуутсан дуу захиралч бас нэг үнэтэй пабд ороод ганцаараа ууцсуулаа. Энэ үеэр Жиан тэрнтэй ирж уулзна. Донхуун тэр утасны дуудлагын жагсаалтыг авсан гэдэг яг үнэн юм уу? Тэгвэл ягаад аудитын баг тэрнийг нь олохгүй байгаа юм? Харин та юу н ягаад гэр бүлтэй эмэгтэйтэй явуулдаад байгаа юм бэ? Зүгээр л салжч болдгүй юм уу? Тийм сэтгэл татан болоод та салж чадахгүй байгаа юм уу? Ирчүүдийн хувьд гэрэлсэн эмэгтэйчүүд хамгийн аюулгүй сонголт байдаг юм. Энд тэнд харилцааныхаа талаар шалчаад байхгүй. Тэгээд ч одоо тэрнээс салвал хил ам хийгээд салаагүй байснасаа дор юм болно. Иймх юм ойлгохгүй байна уу? Маргааш өглөө нь Юнхэ Донхууны дүүгийнхэн өөрлөн залгаад шинэ бизнестэй хуулийн дагуу бичиг баримт гаргуулж авах хэрэгтэй байгаа учраас дэмжлэг хүссэн гэдгийг хэлнэ. Гийхэн студ нээж байгаа мó. Цэвэрлэгээний газар нээсэн юм а. Чи ер нь өөрөө хувийн бизнес хийж болно штэ. Чадварлаг инженер хэмчнэ. Захиалга шууд л олдно. Инженерингийн компани байгуулахад дор хаяж ихний ээлжинд 8 чадварлаг ажилтан 500 сая вон хэрэгтэй болно. Хэрвээ фейлдүүл шууд дампуурна штэ. Ажлаасаа зүгээр гарчих л та. Би чамд туслая. Ингэж ажлын мал шиг ажиллаж байгаагаа амьдрал гэж удаад байгаа юм. Энэ хүндэн дургуутсан Донхуун шууд гэрээсээ гарч явлаа. Тэр өглөө Донхуун болон өчигдөр нь дуу захирал руу агсарсан залуу хоёр захирлаасаа уучлал гуйж дахиж ийм алдааг давтахгүй гэсэн утгатай албан ёсны загтал бичжээ. Энэ явдал Донхуунд хүчтэй нөлөөлсөн учраас тэр оройдоо Донхуун ажил руугаа буцаж ороод нөгөө утасны жагсаалтыг хайж эхэлнэ. Азуулхад тэр жагсаалт нь шургуулганых нь араар унчихсан байсан учраас аудитын багийнхан олоогүй байж. Тэгээд тэнд байсан бүх дуудлагуудыг бүртгэж олон дахин залгасан утаснууд руу эргэж залгаад Саман компаниас ойн баярын бэлэг хүргэх жагсаалт бэлтгэж байгаа юм. Та хаягаа өгнө үү гэж лавла тэр утаснуудын цаана хэн байгааг бүртгэж авдаг. Тэгсэн нэг утас л ерөөсөө холбогдож болохгүй лээ. Ядаж байхад тэр утас нь хамгийн олон давтамжтай залгасан утас байдаг. Гэх хүнийг ажлаасаа буухаар бэлтгэж байтал нөгөө жүжигчин бүсгүй өмнө нь гэх хүний туслах найруулагчаар ажилладаг байсан залууг дагуулж ирээд мэндийг нь мэдсэнд гэх хүн ч нөр өгсөнгүй. Нөгөө залууч тэрнийг даапалсан байдалтай байж угаад яваад өгнө. Өнөөх жүжигчин бүсгүй үлдээд Пак найруулагчаа амьдрал чинь сүрсэн байгааг хараад сэтгэл амарлаа. Би л таны карьерийг дуусгачихсан байх гэж өөрийгөө муруудгаж явсан. Тэгсэн та угаасаа л бүтэл муутай хүн байж. Энийг ойлгоод сэтгэл тайвширлаа. Хоёулаа нэг газар сууж юм уух уу гэж асуулаа. Гайхсан ах トゥ хоёр тэрнийг байнга ордог жижигхэн пабда дагуулж очоод оройг шор ариг ууж ээлдвэг ярилцаж өнгөрүүлнэ. Маргааш Донхуун оффистаа суугаад нөгөө утасны дугаар ямар учиртай болохыг бодож байна. Тэгээд ямар дугаар дуудлага хийж болдог мөртлөө дуудлага хүлээж авах боломжгүй байдаг юм бол гэж хэлцээнтэйгээ ярилцаж байгааг Жиан сонсоод годомчны бүхэхтэй утас гэж хэлж өгдөг. Ингээд Донхуун интернетээс хайж үзээд тэр утасны дугаар бүхээг хаана байдгийг олж тогтоогоод бушуухан тийшээ хөдлөнө. Явах замдаа Донхуун Пак захирал руу утастаад дуу захиралтай холбоотой нэг сэжүүр олсон. Нэг гудамжны бүхэхтэй утаснаас олон удаа дуудлага хүлээж авсан байна гэж хэлээд ямар нэг зүйл тодорхой болвол шууд хэлнэ гэж тохирно.
Харин нөгөө талд Донхууны алхан бүрийг ажиглаж байсан дотоод аудитынхан зурж ирээд ширээг нь дахиад нэг нэгэнгүй нэгжиж эхэллээ. Азуулахад Донхуун утасны жагсаалтаа биедээ аваад гарсан байлаа. Тэрнийг нөгөө утасны бүхээг дээр ирэхэд хажууханд нь эхнэрийнх нь ажилдаг хуулийн фирм байдаг болохыг хараад баг зэрэг гайхна. Тэгсэн энэ үеэр Юнхи тэнд ажлынхантайгаа явж тараад Донхууныг зогсож байгааг хараад гайхаж хурч ирээд ямар хэрэгээр явж байгааг нь асуухад бандсан Донхуун хамт өдрийн хоол идэ гэж хэлдэг. Эхнэртэйгээ хооллсны дараа Донхуун замын эсрэг талын нэг кафед суугаад ямар хүн ирж утасны бүхээгээс дуудлага хийхийг хүлээн. Ингэж суухдаа дуу захирал чамайг халахаар хатуу шийдсэн харагдчихсэн шүү. Гэж хэлж байсан Пак захирлын үг. Чи ажилласаа гараад хувийн бизнес хийж эхэл. Би чамд туслая. Гэж хэлж байсан эхнэрийнх нь үг санаанаас нь гардаггүй. Хоол идэх үедээ ч эхнэр нь тэрнийг ажилласаа гарахыг ядгсаар байж. Тэгсэн удалгүй эхнэр нь гарч ирээд бүхээгнээс дуудлага хийж байгааг хараад Донхуун шоконд орно. Юнхи ч бүхээгнээс дуу захирал руу залгаж Донхууныг одоохондоо халах хэрэггүй. Тэр өөрөө ажилласаа гарна. Түр хүлээж аваач гэж хэлдэг. Энийг харсан Донхуун сүүлчийн удаа шалгаж үзэхээр шийдэж бүхээгтэй утас руу очиод дуу захирал руу залгаж үзсэнд цаадах нь утсаа аваад яасан бэ? Уулзалтаа байна. Дараа нь эргээд залгая гэж хэлнэ. Ингээд эхнэр нь дуу захиралтай явуулдаг болохыг ойлгосон Донхуун сэтгэл санааны хувьд гүн цахилдад орж оройжин гудамжаар ганцаараа алхана. Ээж дүүнэр нь хүртэл утастаж оройн хоол хамт идэ гэж урьсан ч очсонгүй. Алхаж явахдаа Донхуун эхнэрийнх нь машинд Миннет нэртэй үнэтэй апартментын зогсоолын карт байсныг гинт санаад тэр байрны гадаа очиж зогслоо. За бажгараа борон газ та нартай нэг гоё юм хэлээдгий. Шинэ оноо шинэ гар утастай ухтмаар байна уу манайхан? Зөвхөн Unitel-ийн хэрэглэгчид 12 дугаар сард утсаа шинжилээд бүтэн жилийн турш дата бэлэгтэй боллоо. Тодруулах юм бол та Unitel-ийн салбарууд болон Tokyo App-аас хүссэн гар утсаа бэлнээр болон лизингээр аваад утасны үнийн дүнгээс хамаарат сар бүр 5-аас 50 ГБ дата бэлгэнд авах боломжтой. Жишээ нь та iPhone 17 загварын гар утас авах юм бол сар бүр 50 ГБ дата, жилд 600 ГБ дата бэлгэнд авах нэ. Tokyo App-аар лизингээ шийдүүлээд шинэ гар утсаа гэртээ хөргүүлээд аваарай. Урамшуулалт дуусах хугацаа 2025 оны 12 сарын 31. Гал зовж за тайлбараа үргэлжлүүлцгээе. Тэгсэн удалгүй эхнэр нь машинтайгаа ирээд тэр байрны зогсоол руу орж байгаа харагдана. Араас нь дуу захиралч машинтайгаа ирээд тийш орж байна. Энийг харсан Донхуун яахаа мэдэх боллоо. Өдрөөс хойш юу болсныг лавлахаар залгаж байсан Пак захирлын утсыг ч Донхуун авсангүй. Тэгээд зэрэгэлдэх пабд ороод эхнэр лүгээ залгаж ээжинд очиж шүл уух уу гэж асуухад цаадах нь ажил дээр байна дараа уулъя гэж хэлнэ. Ингэж ярихынхаа хажуугаар Донхуун барманы утсаар дуу захирал руу залгахад дуу захирлын утас эхнэрийнх нь байгаа газарт дуурч байгаа сонсогддог. Энийг сонсон Донхууны сэжиг бүр баталгаатай болно. Дуу захирал эргээ залгахад бармен залууч утсаа аваад уучлаарай утас андуурсан байна гэж хэлдэг. Энэ үеэр Ван захирал Пак захирал руу утастаад аудитынхан Донхууны ширээг нэгдсэн байна. Чи ямар нэг зүйл хийсэн үү? Гэж асуухад цаадхан Донхуунд дуу захирлын утасны дуудлагын жагсаалтыг өгсөн гэдгээ хэлж Донхуун нэг сэжүүрээс атгсан юм шиг байна. Тодорхой болмогц мэдэгдээ гэж хэлнэ. Харин сэтгэл санааны гүн хямралд орсон Донхуун гэртээ ирээд буудан дээрээ унтдаг. Маргааш өглөө Донхуун уламжлал ёсоор ах トゥ хоёртойгоо хөл бөмбөг тоглохоор гарсан ч сэтгэл санаа нь авах юмгүй байсан учраас хөл бөмбөг тоглох мантай байлаа. Тиймээс вандсанд хинч надад дамжуулахгүй байхад би яаж хөл бөмбөг тоглох юм бэ гэж хэлээд тэндээс төрүүлээд яваад өгнө. Тэгээд Донхуун өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн бүхнийг эргэцүүлэн бодсоор хам мөрний гүүрэн дээр очиж зогслоо. Энийг нь мэдсэн Жиан тэрнийг үсрэх нь гэж бодоод сандарч тийшээ яарж очсон ч аз болоход Донхуун тэндээсээ цааш яваад хотоор хэсэг тэнцсний эцэст ах トゥ хоёртойгоо уулздаг. Харин нөгөө талд Юнхи дуу захирлын тузын дарга хөгшөндөө зориулж шинээр байгуулсан жижигхэн кемп дээр иржээ. Учир нь тузын дарга нь гал түлж гал ширтэж суух дуртай гэдгийг дуу захирал мэдсэн байлаа. Энэ үеэр Жиан дуу захирал руу залгасанд дуу захирал утсаа авсангүй. Юнхи тэрнээс дээрээс хойш нэг хүнтэй яриад ах юм. Хин гэж шалгаасанд дуу захирал тэрэнд Жианы талаар хэлдэг. Нөгөө хүн алсан охин уу? Арай Донхууныг тэрнээр алуулах гээгүй үсттэй. Ийм аюултай хүнийг яах гэж ажил тавд юм бэ? Хэвийн биш ажлыг хэвийн биш хүнлэхийн штэ. Хэрвээ Донхуун үнэхээр өөрөө ажилласаа гарчих юм бол би тэр охиныг чимээг үхэн зохицуулчихна. Тэр орой сэтгэлээр унсан Донхууныг ах トゥ хоёртойгоо халбаг юм ууж угаад оройхон эртэл Юнхиж гэртээ ирж байгаа харагдана. Тэгээд тэр хоёр хамт лифтээр дээш явхад Донхуун тэрнээс чамаас яагаад түүдэг гал өнөртөд байгаа юм бэ гэсэнд сандарсан Юнхи барбекю идсэн болохоор тэр ухаа гэж хариулна. Тэрний энэ бүх яриаг гэртээ ирсэн Жиан анхааралтай сонсож байлаа.
Энэ үеэр мөнгө хүлэгч залуу тортой юм бариад нилээд согтсон байдалтай Жианы хаалгыг балбана. Тэгэд хаалга онгойлохгүй болохоор түлхүүр тааруулж хаалгыг нь онгойлгоод гэрт нь орж ирсэнд чихвчээр юм сонсч байсан Жиан сонссонгүй. Имэнч нөгөө залууг хараад цочирдно. Тэгээд тэр залуу имэгийнх нь хажууд суугаад өнөөдрийг та хоёртой хамт тэмдэглэе гэж утсан. Гэж имэд нь хүчээр хоол өгөх гэж оролддог. Жиан энд нь дургуутсан ч нөгөө залуу би хөгшин настай хүн зодддгүй. Тэгээд чинь хөгшин урт насалж байж чи урт насалж удаан зовно гэж хэлдэг. Учир нь тэр өдөр тэр залуугийн аавын нас барсан өдөр байж. Энэнд нь дургуутсан Жиан тэрний толгойр руу лонхоор цохих гэж оролдсон ч үүнд нь бэлтгэлтэй байсан залуу лонхыг нь шүүрч аваад аавыг минь алсан өдрөө намайг ч бас алах нь гэж хашгираад Жианыг нэвширтлэн зодчоо тэндээс гарч явдаг. Маргааш нь аудитийнхан Донхүүнийг дуудаж ямар зорилгоор дуу захирлын бүксийг ухах гэж оролдоод байгааг нь асууж мэд тузын даргад ажилдаг. Тиймээс дуу захирлын талаар мэдэх бүхнээ хэл гэж шахсан ч Донхүүн тэдэнд юу ч хэлсэнгүй. Энэ үеэр юн захирал дуу захиралтай уулзна. Донхүүнийг хайралтай халахгүй бол тэр таны хойноос шинжлээд байна. Хэрвээ бид одоо оролцвол с ижигтэй хэрэг болно. Дотоод аудитийнханд энэ хэргийг үлдээ. Тэгээд дуу захирал Донхүүн хоёроо коридорт таарсанд дуу захирал хэрвээ чамд хэлэх зүйл байгаа бол надад шууд хэл. Намайг ингэж шинжлээд байх чинь таагүй байна. Гэж хэлээд явсанд Донхүүн арай хийн бие барьсаар хоцордог. Зарим нөгөө талд нөгөө жүжигчин бүсгүй гээ хүний цэвэрлэгээний газрын овсоос салхаа болжээ. Тэр гээ хүнд талтай байгаа нь илэрхий. Гээ хүн тэрнийг загнаж өөрөөсөө холдуулах гэж оролдсон ч нэмэр болсонгүй. Тэр өдөр Саман компани тузын дарга хөгшин компани офис дээр гинт хүрээд ирсэн байна. Дотоод аудитийнхан энэ үеэр тэрэнд Донхүүн дуу захирлыг мөрдөд байгаа талаар мэдэгдэж өөрийг нь 50 сая воны хахуулын хэрэгт зориуд унгах гэж оролдсон гэж бодоод байгаа болтой. Гэж тайлбарлахад тузын дарга хөгшин гайхнаа. Тэгээд офисоос гарч явах замдаа тузын дарга Донхүүнтэй таарч чи гольф тоглодог уу гэж асуугаад тоглодгүй гэдгийг мэдээд хэрвээ чи хөлбөмбөг сонирхдаг бол хоёулаа элсний хөлбөмбөг тоглоё. Боломжтой үед хэлээрэй гэж хэд гараад явна. Энэ үеэр амжиж ирсэн дуу захирал танд зориулаад ууланд жижигхэн кемп бэлдсэн байгаа гэж хэлхийг Донхүүн сонсоод сэтгэл нь тавгүйцдэг. Дараа нь юун захирал Донхүүнийг өрөөндөө дуудаж оруулаад тузын дарга чамайг нэрээр чинь дуудаж дотнчлоо гэд битгий хитэх баярлаад байгаарай гэж сануулдаг. Тэр өрөө дуу захирал юнхий хоёр уламжлал ёсороо уулзаад салж байлаа. Донхүүн үнэхээр ажилласаа гарах юм уу? Гарах гэж байгаа хүн шиг харагдахгүй л байсан да. Шууд өргөдлөө яалаа гэж өгөх үү дээ. 7 хоног болох байлгүй. Шинэ бизнес эхлэхээр төлөвлөж байгаа болохоор баг зэрэг хугацаа орох байх. Чи Донхүүнд одоо ч хайртай юм байна. Тийм үү? Бага байдлаас чинь илэрхий байна. Энд чи надад таалагдахгүй байна. Мэдээ санаа зов. Тэр удахгүй өргөдлөө өгнө. Харин нөгөө талд нөгөө жүжигчин бүсгүй хоёр нүүртэй байнга бие биенийхээ дээр гарах гэж оролддог. Бусдыг өргөлж дорд үзэж байдаг жүжигчин найзуудтайгаа муудалцаад шууд гээ хүний ажлын гадаа ирсэн байлаа. Тэгээд гээ хүнд AI хурдан хөгжөөд бүх хүний сайн хийдэг ажлуудыг бүгдийг нь булаагаад аваасаа. Тэгвэл хинч бие биенээ дээрлэхэж, хинч бие биедээ сархихгүй болно. Гэж хэлээд хуйлсанд гээ хүн тэрнийг өрөвдөж кофегоор дайллаа. Юнхийг гэртээ ирэхэд Донхүүн айлерт ирж гисэн сууж байна. Юнхий тэрэнд банкны бизнесийн зээлийн талаар судалсан гэдгийг хэлэхэд Донхүүн ерөөсөө хариу өгсөнгүй. Маргааш нь Донхүүн тэсэлгүй шууд дуу захирлын байгуулсан нөгөө жижигхэн кемп руу явж очлоо. Тэгсэн тэнд тузын дарга хөгшин дуу захирал хоёр гал түлээд сууж байдаг. Тэр хоёр хэлэлгүй хүрээд ирсэн Донхүүнийг хараад гайхацгаана. Арай болоход түүдэг галын дэргэд тузын дарга элдвийг ярьж харин нөгөө хоёр үг дуугүй сонсож сууна. Донхүүн өдөр ирснээс ч илүү дүнсгэр болжээ. Учир нь Донхүүн давс авахар майхан руу ороод тэндээс эхнэрийнхээ өрөөсөн бэлэг олсон байж. Тэгээд тэр юу ч хэлэлгүй бэлэг нь халаасандаа хийж. Тэрнээс хойш Донхүүн тасралтгүй юнхий дуу захирал хоёрыг тэнд хамт байсан талаар бодно. Ингээд тэр хоёр хог хаях нэрийдлэр тэндээс холдоход дуу захирал чи намайг сүрдүүлэх гэж бодоё. Тузын даргын хажууд эвгүй байдал оруулна гэж бодсон уу? Гэж ууртайгаар асуухад Донхүүн гартаа барьж байсан аяг тавгнуудаа газарч шидэд тэрэн лөө ойртоод хүнийг царайгаар дүгнэх амархан байдаг юм. Чамайг коллежид анхаарал хогийн новш гэдгийг ч ойлгосон. Тийм болохоор чамаас аль болох хол байхыг хичээдэг байлаа. Надад нэг л өдөр гай болно гэж би мэдэж байсан. Ахаа гэд саймшраад байхад чинь чамд итгэж байсан үе би. Чи тэгээд яах гэж байна? Намайг халаад юнхийдээ гэрлэх үү? Чадахгүй л дээ. Чам шиг шуналтай новш. Юнхий шиг хүүхэдтэй эмэгтэйдээ гэрлэхгүй. Мөнгөтэй хүнтэй л гэрлэнэ. Та хоёр өнгөрсөн хавраас уулзаж эхэлсэн биз дээ. Ингэж шууд тулгаж асуудаг. Тэгээд одоо миний асуух зүйлд үннээр хариулаарай. Чи намайг халуулах гэж 50 саяыг илгээсэн гэдгийг юнхий мэдчихсэн үү? Чи миний байгаагүй.
пак захирал байсан гэдгийг би мэднэ. Гэхдээ бүх зүйл ингэж ирэхэд чи далимдуулаад намайг түлхэх гэж оролдсон. Юунхий энэ бүхнийг мэдчихсэн үү? За энд хүрээд энэ галзуу киноны парт 2-ын тайлбар маань дуусч байна. Та нар маань тэгээд өөр төрсэн сэтгэлдээ бас гоё буруутайгаа хуваалцаарай. За тэгээд энэ галзуу киноны маань тайлбар та нарт маань таалагдж байгаа гэж найдаж байна. Тэгээд та нартаа энэ гоё киноны тайлбарыг Unitel-тэй хамтран хүргэлээ. Гиснес манайхан та нар маань шинэ өнөө шинэ гар утастай ухтмаар байна уу? Зөвхөн Unitel-ийн хэрэглэгчид 12 дугаар сард утсаа шинжилээд бүтэн жилийн турш дата бэлэгтэй боллоо. Тодруулах юм бол та Unitel-ийн салбаруудад болон Tokyo App-аас хүссэн гар утсаа бэлнээр болон лизингээр аваад утасны үнийн дунгаас хамаарат сар бүр 5-аас 50 ГБ дата бэлгэнд авах боломжтой. Жишээлбэл iPhone 17 загварын гар утас авбал сар бүр 50 ГБ дата, жилд 600 ГБ дата бэлгэнд авах нэ. Галзууц Tokyo App лизингээ шийдүүлээд шинэ гар утсаа гэртээ хөргүүлээд аваарай. Урамшуул дуусах хугацаа 2025 оны 12 сарын 31. За тэгээд та нар маань буруугаа буюу галзуу кино суугаад дэмжихийг хүсвэл сабадраагүй болсаба адаарсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих юм шүү. Ингээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар эргээд уулзъя. Нэрээ галзуу анимашн сувагт маань галзуу хөрхэн анимашнууд орсоор л байгаа шүү. За тэгээд эргээд уулзатлан түр баяртай манайхан.